Нийслэлийн мэргэжлийн ялтай газраас туул голын усны бохирдлыг шалгаж голын усыг 5 дугаар зэргийн буюу их бохирдолтой байгааг тогтоосон байна. Боломжуудаас гарч байгаа ус дээр бол энэ ярихад төв зөвлөгөө боломжуудаар гарч байгаа ус чинь одоо тэр умбуур бодис гэдэг. Умбуур бодис гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр одоо механик бодис одоо тоос чороо миллиметр цаас. Эдгээр бол нэг өсөндөө 1.0 төв зөвлөгөө боломжоос 1.2-оос 6.4. Энэ болохоор сонсголонгийн гүүрний хэсэгтээ жоо их байгаад доош тусмаа ингээ багасаад байгаа нь голын өөрөө зэвших авсан маань ингээ. Энэ дээр амекийн хэмжээ байгаа. 2-оос 3.70 дахин их гэдэг иймэрхүү гэсэн. Нийслэлчүүдийн ундны усанд гүний ус учраас туул голын бохирдол иргэдийн ундны усанд нөлөөлөхгүй гэдгийг мөн тэрээр онцолж байлаа. Нийслэгч нь бол гүнээс ус авдаг шүү дээ. Гүнээс авч байгаа ус нь өөрөө хөрснөөс нь тижээгдэн гүнээс нь тижээгдэн. Энэ нь болохоор туул голоос доош буюу бохир усны нийлүүлснээс доош хэмжээ голын хэмжээний бохирдлын түвшин маань өргөж байгаа байхгүй. Тэгэхээр бол ундны усны хувьд бол гайгүй.